Монгол улсын иргэн өөр хаанч үнэлбэргүй газар эзэмших хэрэгтэй. Яг уу газрын тухай хуульд сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр болвол өмнө нь үнэлбэргүй газар эзэмшсэн байх юм бол тэрийг нөгөө нэг ирэмдлэнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр ирэмбийнх нь сүүлд нь оруулна гэсэн байдлаар явж байгаа. Яг уу газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр бол ер нь бол газаргүй хүмүүстэй дөрвөлээд газар олгоё. Газартай хүмүүс өмнө газар авсан хүмүүсийнх нь бол яг хүсэлтийг нь мөн хүлээгээд авна. Тэгээд нөгөө нэг ирэмбийнхэн дагуу ирэмт дараалалаараа шийдвэрлээ явна. Дараа нь үрээд ирэх юм бол заавал нэг удаа гэхгүйгээр хүсэлтийг нь хүлээн аваад шийдвэрлээ явна л гэсэн үг. Энд ч бол өмчлөг эзэмших хоёр тустай харилцаа яваад байгаа шүү дээ. Тэр үнгүй ганцхан удаа авдаг бол өмчлөлийн асуудал яригдж байгаа. Эзэмшлийн асуудал бол өөрөө нөгөө цуслангийн газар ч юм уу тийм ээ. Тийм газар дээр яригдж явдаг. Тэгэхээр ер нь бол нэг хүн бол хааж газараа эзэмших хэрэгтэй. Заавал нэг удаа гэдэг юм байхгүй. Гэхдээ газрын тухай хууль заасны дагуу ерөөсөн хүсэлтийг нь бол ирэмблэнэ гэдэг. Тэр ирэмблэнэ гэдэг нь бол нөгөө хүсэлт гаргасан цаг минутаар нь ирэмблэнэ. За тэгээ өмнө нь газар үнэлбэргүй эзэмшижсэн хэсгийг нь шалгаж үзээд эзэмших юм бол нөгөө эзэмшиж байгаа хүмүүсийнхаа хой талд дараалан жагсаал явна гэсэн үг. Тэгээд тэр дарааллын дагуу харьяа газрын албан тухайн жилийн төлөвлөгөөнд тусан байршлаас нь шууд иргэндээ олгоод явна гэсэн үг. Одоогийн энэ цагмаар хүсэлт илгээгээд байгаа бол эзэмших гэдэг харилцаан дээр явагдаж байгаа. Тэгэхээр хүн үнэлбэргүй эзэмших хүсэлтээ гаргана л гэсэн үг. Өмчлөх нь бол тусдаа. Өмчлөх нь бол нөгөө нэг таны түрүүний хэлдгээр нэг удаа л үнэлбэргүй өмчлөн бусдаар бол нөгөө нэг хүнээс худалдаж авч өмчлөх бэлгэлийн гэрээгээр өмчлж авах харилцаа нь бол нээлттэй шүү дээ. Улсаас үнгүй өмчлөх нь бол нэг л удаа үнгүй өмчлөнө гэсэн үг. Хоёулагийн одоо энэ яриад байгаа бол зөвхөн нөгөө нэг эзэмших асуудал. Тэр нь болохоор гэр бүлийн хэрэгцээнд үнэлбэргүй эзэмших.